өдрийн мэндийг хүргэе. Чимгэлтэй эрүүл мэндийн төвийн бэлгийн замын кабинетаас мэдээлэл хийх гэж байна. Монгол улсын засгийн газрын 2017 оны халдвар өвчнөд тэмцэх сэргийлэх үндэсний хөтөлбөр 11 тогтоол болон эрүүл мэндийн сайдын 2019 оны А327 тоод тушаал, нийслэлийн засаг даргын А118 тоод тушаал зэрэг эрх зүйн баримт бичгийн хүрээнд Чимгэлтэй дүүргийн засаг даргын захирамж, мөн Чимгэлтэй эрүүл мэндийн төвийн даргын тушаал зэрэг эрх зүйн баримт бичгүүд гарсан байгаа. Энэ эрх зүйн баримт бичгийн хүрээнд Тэмбэг устгахын аяны үйл ажиллагааны төлөвлөгөө болон хамтран ажиллах байгууллагуудын хамтарч ажиллах журмыг бол баталгаажуулж өгсөн байгаа. Ингээд эдгээр эрх зүйн баримт бичгийн хүрээнд бид нар өрхийн эрүүл мэндийн төвд болон бусад хамтран ажиллах төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаар хамтарч ажиллах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөгөө баталж хэрэгжүүлээд байна. За Тэмбэг устгах үйл ажиллагааны хүрээнд манай Чимгэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн бэлгийн замын кабинет нь нийт 11,983 иргэнд үзлэг шинжилгээ хийж ажилласан байна. За үүнээс 8,188 идэвхтэй өрсөн сэргийлэх үзлэг шинжилгээгээр очиж үйлчилсэн хүмүүс байна. За эндээс 307 Тэмбэгийн халдварыг илрүүлж 294 тохиолдлыг нь бүрэн эмчилгээнд хамруулж эмчилж ирүүлжсэн байна. За хайртлын эрүүлжилтийн дэврэлтөөр 50.5% ажилласан байна. За бидний өмнө тулгамдж байгаа хамгийн том асуудал бол энэ бэлгийн замаар дамжих халдвар тэр дундаа Тэмбэгийн халдварын бэлгийн хавьтгчийг тогтоох, за тэдгээрийн шинжилгээ үйлчилгээнд бүрэн хамруулах асуудал тулгамдж байна. Ард иргэдэд уриалахад бол ер нь бэлгийн замаар дамжих халдвар Тэмбэгийн халдварын хэлхийг таслан зогсооход та бүхний оролцоо идэх, за бидний хамтын үйл ажиллагаа маш чухал байна. Иймд иргэд та бүхнийг Тэмбэгийн халдвартай онцлогдсон тохиолдолд харьяа дүүргийнхээ бэлгийн замаар дамжих халдварын мэргэжлийн эмч нар танд татаж зөвлөгөө эмчилгээнд бэлгийн хавьтгчийнхаа хамт хамгахдахыг уриалж байна.